За сайн байцгаана уу? За өнөөдрийн бичлэгээр би та хэдтэй Ческос Перителна банкнд хэрхэн сервис 24 үйлчилгээ буюу интернет банкинг нэг тухай та хэдтэй тайлбарлаж өгье. За интернет банкинг сервис 24-ийг та нар банкн дээр очиод гэрээ хийдэг. За ингээд гэрээсээ ингээд үйлчилгээ явуулж яа гэх. Тэнгүүд чинь та нарт хамгийн түрүүнд юу хэрэгтэй болох вэ гэхээр клиентийн тоо гэдэг нэг тоо байдаг. Бүтгэл дугаар. За нууц код мөн утасны дугаар ч хэрэг болно. За нууц кодыг болохоор та нарт гэрээ хийхэд чинь өгдөг. За энэ дээр ингээд айгу сайн харж энэ гэрээ хийхэд чинь өгдөг нууц код. За тэнгууд чинь захиагаар юм уу эсвэл салбар дээр нь очиход энэ dispatch-ны код гэж өгдөг. За энэ dispatch-ны код авангуудаа та нар интернет руугаа ороод энэ хаягаар энэ сервис 24.cz гэж бичээд ороход чинь ийм самбар гарч ирнэ. За энэ самбар дээрээ та нар Prevni Priglashiny анхны бүтгэл хийн дээр нь дараа одоо нөгөө клиентскийнхаа числогоо бичнэ. Энэ өгсөн энэ тоогоо бичнэ. За dispatch-ны код гэдэг нь баталгаатай кодн дээр болох дээрээ энэ тоогоо бичнэ. Гэхдээ энэ тооныхоо зөвхөн 3-т байгаа, 4-т байгаа, 5-т байгаа буюу 7-д байгаа тоогоо бичнэ шүү. За тэгээд Priglashiny-га хийнэ. За тэгэнгүүт чинь танаа утаснд чинь мессеж ирнэ. Энэ утаснд ирсэн мессежээ энэ хянах код гэдэг дээр нь бичнэ. За тэгээд явуулах гэдэг дээр дарна. За энэний дараа энэ самбар гарч ирнэ. Энэ самбараа гараад ирэнгүүт нь та нарт энэ шинэ код хий гэж байгаа. Новый хэсло гэж байгаа. За энэ хэслогоо болохоор та нар 8-аас 30 үсэг бичиж болно. Түүн дотроо нэг 2 тоо оруулах жишээтэй. За тэгээд энийг бичснийхаа дараа энийг сайн тэмдэглэж аваад дэвтэр дээрээ сайн тэмдэглэж аваад энийг энэ дээр биччихээд энэ 2 баган дээр болох дээр энэ дээрээ бичсэн тоогоо дороо батхан бичнэ. Баталгаажуулж өгнө гэсэн үг. За ингээд баталгаажуулсан байхад энэ дээр юу анхаарах вэ гэхээр өөрийнхөө нэрийг бичээд хэрэггүй, амьтныхаа нэрийг бичээд хэрэггүй, төрсөн он сараа бичиж болохгүй, мөн өөрийнхөө утасны дугаарыг бичиж болохгүй шүү. Тэгэхээр өөртөө шинээр бичээрэй гэсэн үг. За ингээд энэ тоонуудаа ингээд биччихээд хэсло чинь энэ дээрээ дарахад наставины хэсло гэдэг дээрээ дараад ингээд орно. За ингээд таны сервис 24 руу идэвхжлэлтэй болчлоо гэсэн үг. За ингээд особны гэж энэ дэр байна тийм ээ. Особны гэдэг чинь хувийн таны дансны үлдэх тэмдэглэл энэ дэр бүх юм чинь ингээд гараад ирнэ. За тэгээд саяныхаа хийсэн хэсло болох дээр та нар данса блоклох юм уу эсвэл шинээр код нууц код авах болгонд бас хэрэгтэй болно. Тэгэхээр одоо энэ тэмдэглэсэн энэ хэслогоо буюу өөрийнхөө клиент одоо хэрэглэгчийн тоо утасны дугаар эдрийг бүгдийг тусдан тэмдэглэж аваарай. За үндсэндээ энэ зарчмаар энэ интернет банкыг хэрэглэнэ. За анхаарал тавьсанд баярлалаа. Баяр таа.